Сайн байцгааны эрхэм мөндөд сонсогчдоо, сайн байцгааны эрхэм мөндөд үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн амар амгалан алтан мэдлээ. За ерөнхий дэвны дэрэгдэх эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хэлтэй ороноос бэлтгэн өргөдөг цуврал подкаст та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За бидний эрүүл мэндийн салбарын ёс зүй баяр эдийн итгэх сэдвийн хүрээнд бэлтгэн өргөдөг энэ удаагийн дугаарт за ерөнхий дэвны дэрэгдэх эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хэлтэй ороны гишүүн за анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн бие анагаахын сургуулийн багш анагаахны доктор Одгорл багш маань оролцож байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За сайн байцгаана уу чамд болоод үзэгчид сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргье. За бидний энэ удаагийн ярилцах сэдэв бол сонсох урлаг болон эмчилгээний тал хувь гэсэн сэдвийн хүрээнд ярилцах байгаа. Энэ хүрээнд би танаас ихний асуултыг асууя. За ер нь одоо сонсох ур чадвар одоо таны бодлоор эмчилгээнд ямар байр суурь эзэлдэг вэ? За эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэгч маань зорио эрэхтэй ямар нэгэн асуудалтай эрүүл мэндийн болоо сэтгэл зүйн нийгэмшгүй олон асуудалтай ирж идэг. За тэгээ гол зорилго бол оршилгоо эмчилгээг хийлгэх зөв одоо энэ эмнэлгийн технологи эмчилгээг ингэж дааж мөрдөд эрүүлчих гэсэн төлөвлөгөөтэй байдаг. Тэгэхээр юун түрүүнд гол зорж ирдэг зүйл маань бол юу вэ гэхээр өөрийгөө маш сайн ойлгуулж өөрийнхөө зоригийг зөв танин мэдүүлээд ингээд явах вэ гэхээр одоо хамгийн зөв оновчтой онцлуулаад эмчилгээ хийлгэх зорилготой ирдэг. Тэгэхээр юу вэ гэхээр эмч эмнэлгийн мэргэжилтэн маань зорин ирсэн үйлчлүүлэгчийг маш сайн сонсож за гол асуудал нь юунд байгаа юм за тухайн тэр одоо эмнэлэг тавьчирж байгаа одоо зовир шалналгаа өвчний мөн чанар нь юу байгаа юм ямар эрүүл мэндийн асуудал байгаа юм гэдгийг илрүүлж одоо гаргаж чадсанараа тухайн тэр эмч эмнэлгийн мэргэжилтэн хоёрын эмч үйлчлүүлэгч хоёрын хооронд маш итгэлтэй зөв харилцааны суурь үүсч за зөв онцлох үндэслэл үүсч улмаар ядаг вэ гэхээр дараа нь одоо ингээд эмчилгээний дэглэм заавар журмыг гаргаад өгөхөд одоо итгэл үнэмшил төрснөөрөө дагаж мөрдөж биелүүлэх мөн чанар энд гарч ирдэг байна. Тийм учраас одоо маш сайн сонсох асуудлын мөн чанарыг зөв ойлгож авах гэдэг бол ер нь бол эмчилгээний за мөн одоо тухайн дээр асуудлын мөн чанарын гол гэж ойлгож үзэж болно. Ерөнхийдөө одоо орчин үед эмч хүн эмнэлгийн мэргэжилтэн хүн яагаад үйлчлүүлэгчийг сайн сонсч одоо ойлгож чаддаг болсон болоо. Ер нь энэ талаар ямар бодолтой байдаг вэ? За одоо ингээд ер нь бол нөгөө эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчид нэгдүгээр 7, хоёрдугаар нөгөө цаг тавлах үйлчлэгээ гэж байдаг. Энэ маань одоо юу гэдгийг эмч эмчийн ажил ачаалаас хамаарат за нөгөө төрөлцсөн мэргэжлийн төрлөөс хамаарат зарим нь 10 минут, зарим нь 5 минут, зарим нь 15 минут гэхээр ялгаатай тогтоогддог. За ингээд тогтоогдсон байдал нь нэгдүгээр. За хоёрдугаарт нь юу байдаг вэ гэхээр за нөгөө нэг ирсэн үйлчлүүлэгчийн зовир шаналгаа тэмдэглэж авах картн дээр чиглэл хийх. За тэгээд нөгөө одоо цахим ширэлт сүлжээн тэмдэглэж оруулах гэх мэтийн шалтгаанаас болоод одоо бас нэг тийм идэвхтэй сонсох үйл ажиллагаа буурсан байдал бас гарч болно. За 3 дугаарт нь энэ бол эмнэлгийн мэргэжилтний бас зан төлөвийн нэг өөрчлөлт. Одоо зан харилцааны эхний нөгөө 2 3 зовир дээрээс тодорхой нэг чигт хамаг авчаад тэрлүүгээ шууд тасал нөгөө үйлчлүүлэгчийн яриаг таслаад чиглүүлээд явцдаг тийм тал байдгаа гэсэн юм судалгаа байдаг. За энэхүү талаар Америкийн нэгдсэн улс 1984 онд хийгдсэн Бекман нарын эрдэмтдийн тойм судалгаа бол олон улсад маш өндөр ишилтэй явдаг. За энэ юу вэ гэхээр эмчнэр дунджаар 18 секундэд одоо яадаг вэ гэхээр үйлчлүүлэгчийн үндсэн харилцааг одоо ингээд тасалж байна. Энэ нь чиглүүлэх зорилгоор тасалж байна гэсэн юм судалгаа яваад байгаа юм. Тэр нь бүр нийт үйлчлүүлэгчдийнхээ 69%. Тэгэхээр 2 хүн тутмын 3 хүн тутмын 2-ын яриаг ингээд таслаж чиглүүлээ явчихдаг. Тэгтэл үйлчлүүлэгч өөрийн гэсэн завиртай шалтгаантай өвчин үүсэж ирсэн жам зүйтэй бас нэлээ хэдэн жил үүссэн түүхтэй явж байгаа. Тэгтээ тэрийг хэлэх зорилгоор ирж байгаа шүү дээ. Байгууллага. Тэгтэл бид нэр ер нь бол ийм өвчин байх магадлал өндөр юм байна. Ингээд чиглүүлдэг байдал нь болохоор нөгөө үйлчлүүлэгч талаасаа юунд одоо асуудал гарч ирдэг вэ гэхээр энэ хүн намайг сонссонгүй. Миний яриаг зөв ойлгоё гэж хичээсэнгүй гэд нөгөө эмчтэй итгэх итгэл эмнэлгийн байгууллагт үнэмшил буураад явчихдаг гэсэн үг. За ингээд таны туршлагаас ерөөдөө яг юм үйлчлүүлэгчийн яриаг сайн сонсч чадсан түүнтэй холбоотой ингээд эмчилгээний үр дүнд ахиц дэвшил гарсан итгэсэн тийм амжилттай тохиолдол байгаа юу? Тийм туршлага байгаа юу? За би бол геронтолог буюу насчил судлалын салбарт бол одоо 19 дэх жилдээ эмчээ хийгээд бол явж байгаа энэ хүн байгаа юм. Тэгээ миний одоо харилцдаг үйлчлүүлэгч маань бол одоо ахмад настай хүн, насны доройтолд орсон ахмад настай хүмүүс байдгаа гэсэн үг гэдэг. Тэгэхээр ялангуяа одоо ахмад настай хүн за хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээтэй хүмүүсүүд маань яадаг вэ гэхээр харилцаанд нэлээд өвөрмөц харилцах хэрэгцээг шаарддаг.
хавцтай хүмүүсүүд маань таны мэдхүү үйл ажиллагааны дараалталтай олон хавсарсан архаг өвчтэй. За дээр нэмээд хараа сонсголын бэрхшээлтэй ч гэдэг юм уу те. За тэгээд маш олон өвчний үед уудаг эм тариа гэх мэтийн одоо юм хэрэглээтэй байдаг. Тэгвэл бид нар яадаг вэ гэхээр сайн яриулж, сайн сонсож авснараа яадаг вэ гэхээр тухайн тэр эмнэлэгт хандуулж байгаа зовир нь шинээр үсэж байгаа зовир юм уу? Эсвэл хэрэглэж байгаа эм тарианых нь гаж нөлөө юм уу гэдгийг оншилж илрүүлэх боломжийг олгодог гэсэн. Тийм учраас за одоо сэтгцэн эрүүл мэндийн эмчнэр, хамтын эмчнэр тэр бол одоо үйлчлүүлэгчийг маш сайн яриулах одоо ийм цаг хугацааг олгож өгдөг гэсэн үг. Та яг нэм тодорхой кейс татвал яг одоо хамтуудтай ажилласан туршлага яг нөгөө хамтуудыг сонсоод тий яг тэр хамт хүрээд тосон зүйлсийн үр дүнтэй хүрсэн тийм яг бодит кейс тохиолдолд өрдвөл. За одоо надад нэгэн үйлчлүүлэгч маань одоо яс булчингаар өвдсөн өгүүлэмжтэй ирж байгаа байхгүй юу? За миний хувьд бол яг ингээ анх ярьж эхэлж байгаа зүйл нь бол одоо ясны сэргийлэлд онцлогдох юм байна да гэд ингээ бид нар чи эхний нэг 20 секундэд бол ер нь бол тэг таамаглаа авчдаг гэдэг байгаа шүү дээ. Тэгээд байжсэн чи яасан бэ гэхэд тэгэхээр тухайн хүний хэрэглэж байсан даралт ихсэх өвчний үеийн болон одоо зүрхний одоо эмгэгийн үед ууж исэн эмийн гаж нөлөөтэй холбоотойгоор эрдэсийн дутагдал үүснээс болоод тэгээд нөгөө булчингийн үйл ажиллагаа болон ясны одоо юм архаг өвдөлт үүссэн энэ тохиолдол байгаа хгүй. Тэгэхээр би одоо хэрэг би дутуу сонсоод өөрийнхөө үзэл баримталтаа одоо хандаад тавьчих юм бол яг үү гэхлээр тэр хүн ясны сэргийлэлтэй гэж онцлоод тэр чиглэл рүү ижлэх гэдэг байна. Тэгтэл хэрглэж байгаа эмийн за тэгээд явж байгаа хоолны дэглэмийн сонсоод за тэгээд удаан хэрэгсэн байдлыг нэлээд үзэхлээр яаж байгаа болохоор энэ бол олон эмийн хамааралтай хүн байжээ. Одоо гэх мэтийн яг нэг шинээр биш өөрийнхөө хэрэглээтэй холбоотой зовир байсныг илрүүлсэн баг жишээ нь. Гэх мэтээр яг ийм одоо нөгөө зовироо өвчний түүхээ за эрүүл мэндийн эрсдлээ зөв тодорхойлж гаргаснараа яг үндсэн шалтгааны мөн чанарыг бол илрүүлэх боломжтой болдог гэсэн үг байна. За сайхан тохиолдлын сайн жишээ байна тий. За ер нь бол одоо ингээд өнөөдрийн подкастын маань сэдв сонсох урлаг, сонсох чадвар, эмчилгээний тал байгаа гэсэн байна. Тэгэхээр үүнээс үүнтэй холбоотойгоор ер нь яг сонсох гэдэг бол яг мэрэгжлийн нэр томьёоны хувьд ер нь яг ямар хөө байдлаар тодорхойлогддог вэ? Ер нь сонсох чадварыг яг Google хэлээд байгаа юм. Тэгэхээр бид нар эрүүл мэндийн байгууллагын одоо эмч мэрэгчлэтнүүд бид нар одоо үүнээс цааш бидгээ явчих тийм. Бид бол хүмүүсийн асуудлын мөн чанар үнцнийг олох гэж байгаа учраас маш сайн сонсох хэрэгтэй. Энэ бол бидний бүр суур чадамж байх хэрэгтэй. Тийм учраас юу вэ гэхээр эхний 2 минут буюу 120 секундэд тухайн үйлчлүүлэгчийг яриулаа. Ингэж яриулж хахад бол яг вэ гэхээр тэр хүний юу зорж ирсэн, ямар асуудалтай байгаа, өвчин яаж өрнөсөн, хөвөрсөн гэдэг тэр зангилаг бол ер нь гарч ирдгээ гэж олон улсын судлаачид үздэг байгаа. За тэгээ сонсох маань өөрөө юу вэ гэхээр 3 үе шаттай. Нэгдүгürt нээлттэй яриулах, хоёрдугаарт нь асуудлын мөн чанарыг олсон бол дэлгэрүүлэн асуух. За тэгээ хамгийн сүүлд нь өөрийнхөө нөгөө үйлчлүүлэгчийн ихтгэл үнэмшлийг олж авахын тулд өөрөө цөөхөн үгээр нэгтгэн дүгнээд буцааж асуух чадвар байх хэрэгтэй гэж үздэг. Та одоо юу гэдгийг яс булчингийн өвдөлтөөс болоод надад онцлогоо хэлэхээр зорж ирсэн байна гэж ойлголоо зөв үү гэд асуусан байгаа тохиолдолд үйлчлүүлэгчид энэ хүн намайг зөв ойлголоо гэдэг итгэл үнэмшил төрдөг байна. За энэ хүн намайг зөв ойлгочлаа гэсэн итгэл үнэмшил төрсний дараагаар яадаг вэ гэхээр нэгдүгээрт нь одоо нэг онцлогоо эмчилгээнд өөртөө идэвхтэйгээр оролцож эхэлнэ. За хоёрдугаарт нь эмчийн зааврыг маш идэвхтэйгээр дагаж мөрдөх итгэл үнэмшил суудгаа гэж ёс зүйн одоо талаас нь одоо сурагчдад бичсэн байдаг. Ер нь бол яг үйлчлүүлэгчийг сонсохгүй байсан одоо явдлаас үүдэлтэй ер нь ямар эрсдэл учирч болох вэ? За хамгийн түрүүнд учирч болох эрсдэл бол дутуу, буруу онцлог. За хоёрдугаарт нь болохоор одоо буруу одоо дутуу оншилсноосоо болоод нөгөө бид нар чинь оншоо баталгаажуулаад нөгөө багжийн болон лаборатори шинжилгээнүүдэд илгээдэг шүү дээ тий. Тэгэхдээ бид нөгөө буруу оншилсан юм чинь тухайн тэр буруу оншороо ингээд төөрөгдүүлэх, үйлчлүүлэгчийг одоо чирэгдүүлэх гэх мэтийн одоо ийм одоо цаг хугацаа алдах, оншрын хугацааг одоо онцлогдох хугацааг удаашруулах, эсвэл одоо ядгийн шаардлагагүй эмнэлгийн цэцлэмжийг төлөвлөх гэх мэтийн асуудлуудыг гаргаж болно. За хамгийн гол нь юу гэдэг вэ гэхээр эмч эмнэлэгтээ итгэх итгэлийг бууруулна, сэтгэл ханамжийн судалгааг бууруулдаг гэсэн судалгаа байдаг. За ер нь эмч эмнэлгийн мэрэгчлэтнүүдийн алдаан дээр хэрэгс одоо нөгөө судалсан судалгаанд ингээд дүгнээд үцхэд сонсох чадварын хугацаа үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжтай дунд зэргийн эерэг хамааралтай байна гэсэн үг. Юу гэсэн үг вэ гэхээр хэдий ч нэ сайн сонсоод хэдий ч нэ одоо сайн үйлчилсэн байна. Төдий ч нэ сэтгэл ханамжийн хувь дээшилдгээ гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр
хүн бол ингээд эхний минутанд ингээд өөрийнх нь үгийг сонсохгүйгээр таслаад ингээд хөтлөө явчих юм бол итгэл үнэмшээс. Харин эсэргээр маш сайн сонсчлаа. Энэ хүн намайг сонссон, энэ хүн маш сайн ойлгочлоо гэдэг итгэл үнэмшилтээрээ эмнэлгийн тусламж үйлчилгээний одоо чанар гэдэг зүйлийг сэтгэл ханамжийн байдал бол дээшилдэгэ гэсэн судалгаанд бол олон улсад хэвлэгдэн нийтлэгдсэн байдаг. Энэ бол одоо эмч эмнэлгийн мэргэжилтэнд байх хэвээр заашгүй байх хэвээр сурч чадвар тийм үү. Ер нь бол одоо ингээд ёс зүйн ол өөрөө ингээд философийн бас нэг бас том шинжилгээ ухаан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ёс зүйн зарчмын хувьд сонсох чадвар өөрөө яг ямар хамааралтай холбоотой байдаг вэ? Ер нь бол ингэж үздэг. Хүн бол одоо өөрт байгаа зовир шаналгаануудыг бол яадаг вэ гэхээр үгүйсгдэг. Тэгээд яадаг вэ гэхээр үл ухамсарлахууд зовир шаналгаан сууж орчоод бие махбодод түгших гэдэг шинж тэмдгээр илэрдэг. За тэгээд тэр түгшилтийн үед илэрж байгаа шинж тэмдэг нь заримдаа биед байхгүй хэрнээсээ яг байгаа юм шиг зовир шаналгаа өгдөг. Үнийг орчин үед одоо юу гэж байгаа гэхээр одоо нэг психосоматик эмгэгүүд гэдэг байгаа шүү дээ. Яг одоо тэр зовир шаналгаа нь магадгүй объектив буюу одоо баригдаж, үзэгдэж, онцлогоогоор нотлогддог байж болно. Эсвэл баригдахгүй, үзэгдэхгүй, онцлогоор нотлогдохгүй байж болно. Тэгэхээр юу вэ гэхээр энэний одоо цаана мөн чанар юу гэхээр хүний үл ухамсарлал руу орсон тэр одоо далд зовир шаналгаа байгаа гэсэн. Тэгэхээр тэрийг яаж гаргаж ирдэг вэ гэхээр маш сайн итгэл үнэмшилтэй харилцаа, сайн яриулах, сайн одоо өгүүлүүлэх, тэгээд гол асуудал юу байгаа вэ гэдгийг ярилцах энэ л арга дээр бол гарч ирдэг гэсэн үг. Яг ёс зүйн хувьд ингээд сонсох чадвар бол одоо бодит одоо ямар зарчимтай илүү хамааралтай байгаа вэ? Ёс зүйн одоо тодорхойлтын хувьд. За сонсох чадвар маань өөрөө эмнэлэг зүйн харилцааны суурь гэдгийг бол бүгдээр ойлгочлоо тийм ээ. Тэгэхээр энэ маань нэгдүгээрт нь сайн сонсож чадсанараа тухайн хүн өөрийнхөө үнэт зүйл мөн чанарыг ойлгуулна гэдэг маань өөрөө шийдвэр гаргах боломжийг бүрдүүлж өгнө гэсэн үг. Энийг олон улсын нэр томьёонд бол автономность гэж үздэг. За дараагийн тохиолдолд яадаг вэ гэхээр тусламж үйлчилгээгээ зөв ойлгосноор зөв тусламжаа олох боломжтой гэж үздэг. За гуравдугаарт нь одоо яг үг гэхээр ямар нэгэн онцлогоо эмчилгээнд ингээд одоо чиглүүлэх хэрэгтэй болоход бол маш сайн ярилцаж ойлголцоо харилцаа өөрөө таниулж зөвшөөрөл авч тэгээд тухайн хүнээр өөрөөр нь сонгуулж тусламж үйлчилгээгээ одоо ингээд сонгох боломж эрхийг нийлүүлдэг гэсэн үг байна. За тэгээд дөрөвдүгээрт нь болохоор одоо яадаг вэ гэхээр ямар нэгэн эрсдлийг эрүүл мэндийн эрсдлийг зөв онцлох одоо үүд хаалга төлхөөр нь олж өгдөг гэсэн. Тэгэхээр бид нар дутуу хагас сонсож байгаа бол эрсдлийг нүүлж чадахгүй. Эрсдлийг нүүлж чадахгүй байснасаа болоод асуудалд орно. Асуудалд орчоод явах гэхээр эмч эмнэлгийн мэргэжилтэндээ гомдох. За тэгээд яах нь энэ харилцаанд ямар нэгэн одоо сэв суудаг ийм зүйл бол гардаг. За тэгээ хамгийн эцэст нь болохоор яах вэ гэхээр үл хайхарсан одоо хэрэг хий нэг ингээ зовир яах га хүрээд ирдэг тэр хүн сонсохгүй байх юм бол эргэнд ямар мэдрэмж үүсдэг вэ гэхээр намайг энэ хүн тоосонгүй гэдэг тийм одоо итгэл өмшөөс очдөг. Тэгээ би одоо хэрэггүй хүн болсон юм болов уу гих мэтийн одоо сэтгэлийн шарах үүсдэг гэсэн. Тэгэхээр энэ таван зүйл өөрөө ёс зүйн хүрээнд хөндөгддөг учраас эмч эмнэлгийн мэргэжилтний холбоотой үүсэж байгаа мэргэжлийн алдаа гомдлын дотор сонсоогүйгээс үүдэлтэй гомдол бол талаас илүү хувь байдгаа гэсэн. Тэгэхээр мөн чанарын судалж үзэхлээр ярилцсан байдаг, үтсэн байдаг, тэмдэглэсэн байдаг, сонсоогүй байдаг. Нэггээр хэлбэл хандлагын алдаа энд гарсан байдгаа гэсэн байна. Одоо хүн ойлгож ингэж ярилцдаг. Энгийн ойлгож байгаа хүн бол ойлгож байгаа мэтэр ингээд одоо хэлбэр байдлаар харуулж болох юм тий. Үнэхээр нөгөө хүнээс сонсож байгаа тэр чин сэтгэлийн сонсох чадвар ямар байдлаар энэ хоёр хоорондоо ямар ялгаатай байдаг юм бэ? Тэгэхээр ёс зүйн болоод одоо ёс зүйн ойлголтод бол эмпати гэдэг ойлголт байдаг. Энэ маань юу вэ гэхээр тухайн хүний зовир шаналгааг өөрийн хайртай хүн өөрийн бие дээрээ одоо мэдэрч ойлгож ухамсарлах байдлаар сонсох. Нэггээр хэлбэл тэр хүн одоо нуруу өвдлөг бол яг миний нуруу өвдөж байгаа юм шиг. За ингээд сонсох юм бол яг тэр ярьж явах явцад нь шалтгаан нь юу юм? Үндсний одоо үндсэн нь юу юм? Хөгжил нь юу юм гэдгийг бас илүү одоо илрүүлэх боломжтой байдаг. Тэр чадварыг болохоор эмпатитаа сонсох, одоо мэргэжлийн хэмжээнд сонсох гэж бас зарим одоо зохиолуудад сурагчдад бол бичсэн байдаг. Ахмад насныг сонсно гэдэг нь яагаад илүү онцлог төвчээр шаардсан байдаг вэ? Таны талаар яриач. Түрүүнд би цус дурдсан тий. За тодорхой хэмжээгээр таны мэдгүй үйл ажиллагааны дөрөлтөд орж идэг, хараа сонсголын бэрхшээлтэй байдаг, маш олон өвчнөд, маш олон завар бид мэдэгдээд байдаг. Ярих хэрэгцээ маш их байдаг. Нийгэмшүүн талын алдагдaltaй байдаг. Тэгтэл гэр бүл өр хүүхдүүд нь үл хайхраа сонсдгоо байж болно. Тэгтэл ганц сайхан эмчэд үзүүлээд, сайхан яриад, тэгээд одоо юу гэдгийг бие дээрээ ингээд үзлэг хийлгийгээд ингээд бодоод хүрээд иртэл нөгөө эмч нь сонсохгүй, хайхарахгүй, эсвэл өөртөө нь биш үр хүүхдүүдтэй илүү ярилцаад
байгаа тохиолдолд яадаг вэ гэхээр түрүүний ёс зүйн 5 зарчим дээр нэмэгдээд одоо эйжизм буюу насаар ялгуурлан гадуурхах гэдэг ийм одоо бүр хүний эрхийн асуудал энэ дээр яригддаг гэсэн. Тэгэхээр бид нар ямар ч тохиолдолд ахмад насны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бол ахмад настай хүнийг мөн адилхан бид нэр дорхойж 2 минут өөрийг нь за өөрийг өөрөөр нь маш сайхан яриул, чиглүүлээд асуу. За өөрийг нь дэлгэрүүл, нээлттэй яар. Тэгээд яах вэ гэхээр өөрт нь тайлбарыг сайн хийж өг. Үнэхээр тайлбарыг хийж өгөхгүй байгаа тохиолдолд яах ёстой бид нэ бичиж өгөх, тэмдэглэж өгөх, дуу хураагаад ингээд зөвлөгөө заврыг өгөх. Гэх мэтээр яах нь. Тэр хүн өөрөө тэнд би бол нийгэмд хэрэгтэй хүн байна. Энэ хүн намайг сонсож гин гэдэг тэр хэрэгцээг нь бас өгөх хэрэгтэй байх нэ. Эмч нар одоо ахмад настай эмзэг бүлгийнхэнтэй ажиллахдаа одоо ямар алдааг ер нь хамгийн их гаргадаг вэ? Харилцаан дээр тий. Одоо эмнэлэг зүйн тусламж үйлчилгээнд дээр. Одоо ядгийн өөрөө тусламж авах гээд хүрээд ирсэн байхад тэр хүнд мэдэгдэж байгаа заурыг тэр хүн өөрөө л мэдэн штэ. Хэдийгээр үр хүүхдтэй байнга хэлдэг ч гэсэн өөрөө илүү тодорхойлж байна. Тэгтэл өөрөөр нь ярихаа оронд шууд дагж аваа хүүхдтэй харилцаа явуулдаг. Шууд дагж аваа хүүхдэд нь ингээд одоо зөвлөгөө зааврыг өгчдөг. Тэгэхээр юу гэдэг вэ гэхээр нөгөө хүн намайг тоосонгүй. Энэ хүн намайг хайрахгүй байна гэдэг нөгөө сэтгэлээ шарах үлддэг гэсэн. Тэгэхээр эмээ уух хүн нь энэ хүн. Тэглээ мөрдөх хүн нь нөгөө ахмад настан байдаг. Тэгтэл саяны эмчид ясаа итгэл үнэмшил үүсээгүй юм чи энэ хүний хоорондоо одоо яах нь эмнэлэг зүйн суурь харилцаа үүсээгүй гэсэн. Тэгэхээр миний бичиж өгсөн имийг яах нь уух нь уухгүй. Одоо заавар зөвлөгөөг дагах нь дагахгүй. Тэгэхээр яах нь ямар ч сэтгэл ханамжтай харилцаа тэнд үүсэхгүй нэ. Ихэвчлэн одоо эмч нар залуу туршлагагүй эмч нар бол энэ дээр алдаад байдаг. Тал байдаг. Тэгэхээр нөгөө л те одоо аль болох үйлчлүүлэгчээ ямар ч бүлгийн хүн байсан илүү сайн сонсох, ярилцах, ойлгуулах тэр хэрэгцээг бол бас сайн одоо үзүүлэх хэрэгтэй. Тийм ч учраас ахмад насны үзэж байгаа цаг бусад одоо цагуудаас илүү урт байдаг хөхгүй. За манай эрүүл мэндийн салбарын бол мэдээж маш их ачаалтай ажилладаг. Одоо стандартаас мэдээж давуулж 2-3 дахин илүү ачаалтай байдаг. Мэдээж ачаалтай байна гэдэг бол сэтгэл зүйн үед тийм ээ. Тэр мэдээж хүн учраас стресстэй бухимддаг. Тэгэхээр миний асуух асуулт бол ачаалт ихтэй үед одоо би бухимдсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үед яаж одоо үйлчлүүлэгчийг сонсох одоо тэр ур чадварыг гаргах хэрэгтэй вэ? Тэгэхээр бид нар богино хугацаанд өндөр чадвартай сонсох гэдэг одоо зүйлийг эзэмших хэрэгтэй. Харилцаанд үүсдэг энэ чадвар маань яг нь харьцангуй эзэмших боломжтой одоо олдмол чадвар байна шүү дээ. Тийм учраас эмч эмнэлгийн мэрэгчлэн нэгдүгээрт нүдээ харсан төвшөнд ойрхон суугаад тэгээд яг ямар нэгэн хийж байгаа сатааруулж байгаа тэр харилцааг сатааруулж байгаа зүйлийг холдуулаад тэгээд үйлчлүүлэгчд анхаарлаа хандуулж байна гэдгийг бол яг нь хэлэхүүн болон өвгөн бус харилцаагаараа ойлгуулах хэрэгтэй. Нэгдүгээрт, хоёрдугаарт нөгөө түрүүний нөгөө нийтлэг алдаа гардаг 18 секунд чиглүүлдэг гэдэг шиг тэрийг гаргахгүй тулд бид нэр яг хөглөө за та ямар завураар ирсэн бэ? Одоо сайхан эмчтэй дэлгэрэнгүй яриад өгөөрэй гэд яг нь заврыг сайхан яриулна. За яагаад үссэн гэд яг нь нээлттэй асуултаар чиглүүлээд ярих боломжийг хүнд нь олго. За ингээд яриад ингээ маш их яриад дэлгэрүүлээд их яриад байх шинжтэй байх юм бол яг уу гэдгэлээ. За яг одоо тэгвэл хоёлоо аль асуудлаас нь эхлээд шийдэх вэ гэд тэрүүн чиглэлийг гаргаж ирүүлнэ. За тэгээд үүний дараагаар л явах вэ гэхээр товчхондоо хоёлоо эхлээд тэгвэл энэ асуудлаасаа эхлээд одоо шийдээд явъя. Тэгээ энэ хоёлоо нэг удаагийн югаар бол яахгүй нэ гэдэг энэ ойлголтыг өгөх хэрэгтэй гэсэн үг. За дараагийн дугаарт нь эмнэлгийн байгууллагын зүгээс бол яг гэхээр үйлчлүүлэгчтэй эмч харилцаж явах тохиолдолд ямар нэг хөндлөнгийн саадгүй орчин бол бүрдүүлж хаалга дотроос онгоод гаднаас онгоодгүй ч юм уу. Эсвэл яг нь эмчилгээ үйлчлэгээний чиглэл урсгал тодорхой байх ёстой. За тэгээд тухайн хүн орж ирэхдээ яг нь ямар ч нэг хэдэн минутанд сайхан ярина гэдгийгээ бас ойлгоцсон. Тэгээ ямар нэг зүйл нь яараагүй. Тэгээд тухайн эмч бол үйлчлүүлэгчийг үзэх ёстой бол үйлчлүүлэгчээ л үзэх. Энэ цаг хугацааг нь хангалттай тавьж өгнө л гэсэн үг байна. За та түрүү ярианад урьдсан ерөөдөө ингээд хамт олон эмзэг бүлгийн хэрэгцээтэй ажиллахад залуу эмч нар бол ингээд харилцаан дээр одоо сонсох орчтой холбоотой алдаа гаргадаг гэж ярьлаа. Үүнтэй холбоотойгоор ер нь залуу эмч нарт одоо үүнээс сэргийлэх талаар танд одоо та ямар зөвлөгөө өгөх вэ? Тэгэхээр би энэ дээр нөгөө илүү их нөгөө эмнэлгийн байгууллагын ёс зүйн дэд хороонууд тийм ээ чанарын багууд энэ дээр айгуух сайн ажилласаа шинэ ажилтны сургалтаа сайн хийгээсэй ажлын урсгал зохион байгуулалтаа илүү тодорхой болгоосой тэгээд ийм үйлчлүүлэгч орж ирвэл яаж одоо харилцах вэ гэдэг талаар одоо дадлаг туршлагатай эмчийг дагалдуулж сургах эсвэл яах нь дүрд тоглуулж сургах гэх мэтийн юм ажлын байранд нь дадлагжуулан сургах сургалтыг хийж өгснөөрөө хүн одоо яах нь илүү сайхан үр ашигтай сонсдог болох нь хамгийн гол цаатлын мөн чанар нь нөгөө эмнэлгийн цэцлэмж үйлчилгээний чанар гэдэг зүйл маань 50%
яах нь дээшлэх сэтгэл ханамж гэдэг судалгаа маань 50% дээшлэх. Нэг үгээр хэлбэл яах нь. За геронтологийн үндэсний төв дээр яваад очихлаар ядаж бидрийг маш сайхан сонсдог шүү гэж яах нь. Тэр байгууллага руу хүний уурсгал сайжирна, тусламж үйлчилгээ авах хүний хэрэглэх хэрэгцээ нэмэгдэнэ, сэтгэл ханамж сайжирна гэдэг чинь цаана эмчилгээний үр дүн сайн гарна гэж яах нь. Одоо нөгөө үр ашигын тооцоо хийгээд маш сайн сургах хэрэгтэй гэсэн үг. Манай Монгол улсын хувьд ер нь нийгэм соёлын хувьд эмч эмнэлгийн мэргэжтнүүд маань сонсох соёл одоо хэр хөгжсөн гэж та үзэж байгаа вэ? Мөн хэрхэн сайжруулах болох вэ? Ер нь бол яг хуу бас тодорхой хэмжээгээр сайжруулах хэрэгтэй байна уу гэвэл байгаа байхгүй. Бид нар яадаг вэ гэхээр ингээ нөгөө цаг товолцоод байхад эрт ирчээд хаалга онголзуулаад одоо нөгөө яг нэг энэ үйлчлүүлэгч хоёроор тийм ихтгэлтэй харилцаа явах тасалдуулах тэр хөндлөнгийн саад үүсгэж байгаа байхгүй. Тэгвэл тэр хүн тусламж үйлчилгээ авах гээд орцсон бол нэг дараагийн хүн одоо орох боломжгүй бол тэрийг саатуулах хэрэгцээ баггүй. Тийм учраас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч маань өөрийнх нь цаг биш бол дотор үйлчлүүлэгч эмчтэй харилцаж байгаа тохиолдолд эмнэлгийн мэргэжилтэнтэй харилцаж байгаа тохиолдолд тэр хүний хувийн орон зай тэр харилцааг бол хүндэтгээсэй гэж үзэж байгаа. За хоёрдугаарт нь эмнэлгийн байгууллагын орчин болохоор тэр яг нь уурсгал зохион байгуулалт энтрийг маш сайн хэлээсэй. Хүн болгон одоо ямар нэгэн байдлаар асуудалтай эсвэл мэдэхгүй төөрж бодлоо явж байгаа хүмүүсүүдэд танд ямар асуудал байна? Яаж танд туслах уу? За гэх мэтээр яг нь хэрэг та тодорхой хэмжээнд завтай явж байгаа бол үйлчлүүлэгчийг төөрөгдүүлэхгүйгээр урсгалын зөв хилээд өгчдөг байгаасаа. За эмнэлгийн дотоод орчин өөрөө одоо өгөн болон өгөн бус хэлбэрээр хүмүүсүүдэд ойлгомжтой байгаасаа, хүртээмжтэй байгаасаа гэдэг зүйлийг байхаас гадна за нөгөө чанарын хэмжилтээр сэтгэл ханамжийн судалгаагаар тий яг энэ одоо зөв сонсох нөхцөл боломж нь хэр бүрэлдсэн бэ гэдгийг тогтмол үнэлээд хаана нь асуудал байна? Эмчт нь харилцаанд нь асуудал байна уу? Эргэн тойронд нь орчны асуудал байна уу гэдгийг тодорхойлоод тэрийг бууруулах чиглэлээр үйл ажиллагаагаа төлөвлөсөн. Одоо зарим нэг эмнэлгүүдэд нэг өрөөнд хоёр эмч суужгаад хоёр үйлчлүүлэгч орчоод тэнд ямар одоо яг ихтгэлтэй харьцаа сайн сонсох үйл явц тэнд өрнөх боломжгүй болж байгаа шүү дээ. Энэ бол яг нь эмнэлгийн зохион байгуулалт бүтцийн алдаа болчиход байгаа жишээний байхгүй. Гэтэл би маш эмзэг асуудалтай, би хүчирхийллийн асуудалтай байвал тэр олон хүний хажуудалд дурдаад яриад байх хүн хэд авах вэ? Асуудалтай байхгүй. Тэгтэл бид нар илэрж байгаа зөвөрд нэмчээд өглөө зөвөр намтахгүй гэсэн үг байна шүү дээ. Танаас би нэг асуултыг бас нэмээд асууя. Одоо яг стандарттай нэг үзлэгийн минут ер нь яг хэд байдаг бол тэгээд одоо нэг үйлчлэгч орж ирээд одоо таны хэлдэг ингээд сонсоо суугаад идэг. Үйлчлэгч маань ингээд ам халахаар ингээд хугацаа харгалзахгүй ярьж штэ тийм ээ. Тэгэхээр энэ байдлыг эмч хүн хэрхэн одоо ур чадвартайгаар зохицуулах хэрэгтэй байдаг вэ? Ер нь энэ үзлэгийн минут одоо стандарт ер нь нэг үзлэгтэй хангалттай байж чаддаг уу? Тэгэхээр нөгөө нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны журам заавартай болохоор ингээд бид нэг минутаар ингээд хуваачдаг. Гэтэ хэн бэ? Хэдий хэр насны хүн бэ? Тусламж үйлчилгээний хэрэгцээ хэд байна вэ гэдгээс хамаарч энэ минут бол харилцаа адил байдаг байхгүй. Харилцаа адил байдаг. Тэгэхээр бид нэр эмчнэр маань нэгдүгürt менеж хийх хэрэгтэй. Үнэхээр одоо шаардлагатай. Тэгээд минь шаардлагатай байгаа хүнд бол баг зэрэг цагаа сунгаад үзүүлэх боломжтой. Тэгтэл давтан үзлэг зөвхөн шинжилгээний үр дүн үнэлэх юм явах юм бол богиносох ч юм уу гэх мэтээр ингэж уян хат үзүүлээд өдрийнхөө тэр нөгөө одоо үзлэгийн нормыг бол тодорхой хэмжээний гэж уян хат менеж хийх боломж бол бас байгаа гэж хардаг. Одоо ингээд яг нөгөө үйлчлэгчтэй бид нар ингээд сэтгэлээ зориулаад цаг одоо нэг жоохон таны хэлдгийг уртцаад үзлээ гэж бодоход дараагийн үйлчлэгч жоохон бухимдах хандлагатай болоод ирж штэ. Яагаад тэгэхээр миний үйлчлэгийн цаг болчлоо. Яас удаан үздэг ингээд хаалга байн онгоолгодог штэ. Бодит байдал дээр. Тэгээд энийг ер нь эмч хүн яаж одоо зохицуулах ёстой бол. Тэгэхээр та бид хоёрд бол одоо маш олон асуудал байгаа юм байна. Тийм учраас хоёлаа яг хөөхлөөр өнөөдрийн төвшөнд бол хоёлаа ингэ ярилцаа. Та үдээс хойш тэддгээс хойш надад ингээд үдээс хойш цаг аваад ороод ирээд хоёлаа тухтай ярилцж байгаад асуудлаа бас дэлгэрэнгүй ярилцаа гэх юм бол үйлчлүүлэгчтэй ч гэсэн энэ эмч надтай ярилцах сонирхолтой байна. Би энэ хүнийг ойлгуулъя гэдэг итгэл үнэмшил төрөн эмчтэй ч гэсэн яг би ажлаа бас ингээд тодорхой хэмжээнд төлөвлөх боломж гарч байна гэсэн үг. Дүнж ярилцахад ерөөдөө та яг энэ удаагийн подкастын дугаараар одоо иргэдэд болоод дэмж эмнэлгийн мэргэжтнүүдэд одоо яг юуг ойлгуулахыг хамгийн их хүсэж байна вэ? Мэдээж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар гэдэг маш өндөр мэдрэг оршилгоо. За маш өндөр молекулын түвшний имчилгээ, тэг маш сайн чанарын имээр бол мэдээж тодорхойлогдно. Гэхдээ зөв үүсгэсэн харилцаа, за тэгээ ихтгэл найдвартай байдал, тэгээ эмпати буюу тухайн хүний зөв шаналгааг ойлгон ухамсарлах гэх мэт хүний хүчин зүйлүүд бол дутуугүй байр суурийг бол эзэлж идэг учраас ер нь бол харилцаагаа маш сайн зөв оновчтой эхлэхийн тулд сонсох, бас дахин сонсох л гэж хэлье да. За заримдаа хамгийн хүчтэй юм бол одоо тухайн хүнийг ойлгох, сонсох хэрэгцээ шаардлага байдаг юм байна. За энэ удаагийн дугаарт одоо сонсох ур чадварын талаар за үүнийгээ хөгжүүлснээр одоо үйлчлүүлэгчээ илүү сайн ойлгох энэ хэрэгцээ
одоо чадвар бол эмч эмнэлгийн мэргэжлийн хүнд бол маш чухал байдаг юм байна. Тэгээ энэ удаагийн тухайд бидэртэй ярилцаж одоо үн цэнтэй мэдээлэл өгч ёс зүйтэй ёс утгуунтай байх энэ талаар одоо үн цэнтэй зөвлөгөө өгсөн танд маш их баярлалаа. Тэгээ бидний урилгыг хүлээж авч үлдсэн танд маш их баярлалаа. За баярлалаа.